сар шинийн өмнө одоо томоохон бүсүүдийн одоо уулзалт хийхэд төлөвлөгдсөн байгаа учраас өнөөдөр булчилсан хөгжлийн үндэсний хүрээлэн дээр ажиллаж байна. Бид нар ажлаа хооронд нэгт уялдуулах зорилготой. Юу гэх юм бол Монгол Улсын ерөнхийлөгчөөс хаанчилж байгаа Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ томоохон хөтөлбөрүүд нь хоорондоо нэгт уялжиж илүү үр дүн өгөөж гарах учраас бид шинэ он гарангуут богино болон урт хугацааны төлөвлөгөөтэй ажлуудаа хоорондоо ярьж нэгт холбогдож ажиллах ийм төлөвлөгөөтэйгээр уулзалтыг зохион байгуулж байгаа. Энэ хүнсний хувьсгал, цагаан алт, шинэ хоршоо, атын 4-р аян нийтэд бүгдээрээ 10-аад их найдын өсвөртэй ийм том хөдөлгөөнүүд зэрэг өрнөж байгаа. Тэгэхээр бид нар ковидын хүн зөвд эдийн засгийн аврыг гэж 10 их найдыг зарцуулж байсан бол өнөөдөр үндэсний үйлдвэрлэлд тэр тусмаа хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлээ босгож ирээ. Сүүлийн үеийн одоо смарт хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилготойгоор ийм том төсөвтэй, ийм том хөдөлгөөнүүд эхлээд явж байгаа учраас хоорондын нэгт уялдаа харилцаа холбоо нь чухал учраас бид нар хоорондоо хамтарч ажиллах төлөвлөгөөт ажлуудаа ярилцаад ингээд цааш нь ингээд нэг ажил болгоод явж байгаа нь чухал байгаа.